Сайн Сайн уу? сайн уу? За энэ За өдрийн мэнд. за баярлалаа. Өдрийн мэнд. Тэгээд саналыг мань хүлээж авсанд бас баярлалаа. За баярлалаа. Надад бас юм багч гэсэн мэддэг зүйлээ хуваалцах боломж олгосонд баярлалаа. За эхлээд хоёулаа ямар ч гэсэн одоо үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө танилцуулъя те. За намайг Оюндар гэдэг. Солонгос улсын инженерийн их сургуулийг төгссөн, бакалаврын зэргийг төгссөн байгаа. Одоогоор зүгээр ажил хайх тийм шатны энд гэр бүлээр амьдраад байж байгаа. Хизээ төгссөн бэ? Энэ жил 2020 оны 2 сард төгссөн. Сая л ер нь одоо дөнгөж сая л төгссөн. Тийм. За тэгэхээр оюун дээр анх одоо хэдэн жилийн өмнө анх хэдэн онд Солонгост ирж ирсэн бэ? Би 2012 онд анх 10 жилээ төгсөөд шууд энд ирж ирсэн. Монголд их сургуульд орж байгаагүй. Тийм. Солонгост яг эрэхтэй болохоор одоо яагаад Солонгост заавал ирж сурахаар шийдсэн тэр талаасаа бас хуваалцвал. Би ер нь багын нөгөө нэг 10 жилийн гадаад хэлний ангид сурдаг байсан. Тэгээд ерөнхийдөө гадаад руу суралцах боломжтой ямар одоо үр дагавартай, үр нөлөөтэй сайн зүйлүүдийг нэлээд мэддэг байсан. Багтаас нөгөө нэг тэр хэлнийхаа дагуу ийшээ тийшээ яваад үзсэн болохоор тэгээд ерөнхийдөө хамгийн ирэхэд боломжтой гэсэн улс нь Солонгос байсан. Ягаад гэвэл Япон гэхэд жишээлбэл нөгөө 12 жилийн сургалттай учраас заавал 12 жилээ дүүрэх хэрэгтэй. Их сургууль 2 жил сурж байгаад ирэхэд жоохон цагийн үед удах гэсэн байхгүй. Гэхдээ Солонгос болохоор шууд хурж ирэх боломжтой байсан болохоор сонгос байгаа. Солонгост одоо ямар мэргэжлэр сурдаг вэ? Солонгост одоо ерөнхийдөө одоо яг танаа сургуульд чинь жишээлбэл ямар хөө мэргэжлүүд байдаг вэ? Инчон дээр сургууль гэсэн тийм. Ямар мэргэжлүүд байдаг? Би бол бизнесийн менежментээр төгссөн. Манай сургууль ер нь Солонгост бол бүх төрлийн мэргэжил байгаа. Гэхдээ нөгөө нэг өмнө би чамд хэлжсэн чинь анагаахын чиглэлээр бол бакалаврын оюутнуудыг бол эсвэл боломжгүй байдаг. Нөгөө хүнд нарийн мэргэжлийн юу учраас магистраас болон доктороос анагаахын чиглэлээр авчвал байгаа. Тэрнээс бусад бол бүх мэргэжил ерөнхийдөө гадаад оюутан илэрхэд боломжтой, сонгох боломжтой. Тэгэхээр тэр мэргэжлээрээ одоо сонгоод суралцахад эхлээд хэлний бэлтгэлээс гэж эхлэх үү? Ирээд яасан бэ? Юу бол Солонгос хэлний мэдлэггүй ямар нэгэн мэдлэггүй бол эхлээд хэлний бэлтгэлээсээ суралцвал зүгээр. Хэрвээ Монголд ингээд өөрөө тодорхой хэмжээний Солонгос хэлний төвшин дотор шалгалтын 4-р төвшнөөс дээш төвшөнтэй авах юм бол шууд бакалавр юм уу магистр эсвэл докторант руугаа илсээд орох боломжтой. Зүгээр нэг хугацаа хэмжиж штэ Монгол хэрэг сурчаад өөрөө шалгалтаа өгчөөд төвшингээ тогтоочоод ирэх юм бол ингээсээ шууд 1-р курсээсээ эхлээд суралцаж болно гэсэн үг тийм. 1-р курснээс Солонгост хэдэн жил сурд юм бэ? Ерөнхийдөө яг бакалаврын бол 4 жил. Гэхдээ чи тэндээс одоо нөгөө Монголтой яг л адилхан гэрдээ дутсан байвал дахиад жоохон илүү сунгах боломжтой гэдэг чинь диплом бичих хэрэгтэй бол дахиад 1 семестр илүү сурах боломжтой гэдэг ч юм уу тийм байгаа. Хэлний бэлтгэлийн хувьд болохоор чи өөрөө хэр хугацаанд хэлээ сайн суралцаж чадна. Тэрнийхаа дараа дараагийнхаа юунд орж олно хугацаа хамаарахгүй. Ерөнхийдөө маш сайн сурдаг өөрөө үнэхээр сурах гэсэн хичээндээ хүн бол 6 сарын доторч дараагийнхаа төвшөндөө орох боломжтой гэсэн. Хамгийн хэцүү асуудал нь 2 жилийн хугацаа хэлний бэлтгэлд ороод 2 жилийн хугацаанд дараагийнхаа төвшөнд рүү орхиж чадаагүй бол буцаад Монгол буцах эрх юутай болдог. Дахиж цаашлуулж өргөжлөө сурах боломжгүй. Тийм бол. Тиймээс амар болсон гэж хэлдэг. Солонгос ер нь одоо амьдрах явцдаа тий тулгарч исэн өөрийнхөө гоё гинэ хэцүү хүнд хадад юм хэлээд. Би чинь яг нөгөө 10 жилээ дөнгөж төгсөөд ирж исэн жоох хүүхдээсэн болохоор харин гэр бүлээ санах асуудал хамгийн дөрөнд байсан. Дээрээс нь шив шин орчинд ирж байгаа учраас мэдээж хоол ундтэй амьдрах одоо цаг агаар тэр бүх зүйл нь өөр байсан учраас дасан зохицоход жоохон хугацаа байдаг ус. Ер нь бүх хүмүүс л тийм байгаа. Тэгээд тэрний дараагаас эхний удаад бол бие даах арай чадваргүй байлаа гэж бодоход жоохон
явандаа их сургуульд ороод ч юм уу бие дагаад аав ээжээсээ санхүүгийн жоохон тусгаарлалтай болоод ирэх үедээ бүгдийн зохицуулна гэдэг жоохон хүндрэлтэй үе гардаг. Зохицуулах чадахгүй ч гэсэн үе байдаг. Тэгэхээр одоо аав ээжээс тусламжаа гуйх тийм үе бол гардаг байсан. Тэрнээс биш нэг бусад тийм амар хүндрэл бол тулгарч исэн байхгүй. Хичээлийн тал дээр өөрөө л үнэхээр хичээх юм бол ерөөсөө асуудалгүй юм гэж байхгүй. Үе тэнгийн. Солонгос найзуудтай бол зөндөө байгаа. Солонгос найзууд одоо жоохон төгсөөд бүгдээрээ зарим нь ингээд би жишээл гэр бүл мөлтэй болоод ингээд жоохон завгаалаад уулзсан хавруулсан. Яг их сургуульд ингээд явж явах хугацаанд бол байнгын солонгос найзуудтайгаа ер нь нийлдэг. Тийм байсан. Тэгээд тийм хүүхдүүдтэй нийлж солонгосын соёлыг илүү судалдаг. Үеийнхээ хүүхдүүдтэй одоо миний үеийн солонгос хүүхдүүд яаж амьдардаг, ямар аргаар хичээлээ хийдэг, одоо тий ямар бусад чөлөө цагаа яаж өнгөрүүлдэг гэх мэт зүйлийг айгүйх суралцсан. Сонирхолтой оюутнууд ямар хөө байдлаар амьдрах уу? Одоо цагийн ажил ч юм уу, төлбөрөө ч юм уу, одоо ээж аваад хөө эсвэл өөртөө олох уу? Тэгээд тэр талаар Солонгос нэг сонирхолтой юм гэвэл ярьчлах юм бол 19 нас хүрээд их сургуульд ордог ш. Тэгэхээр нөгөө бүх зүйл чөлөөтэй. Тэрээс аав ээжээс тийм насанд хүрч байгаа гэдэг утгаараа хүрсэн хүн тэгэхээр бүх зүйл чөлөөтэй аав ээжээс нөгөө хязгаар юу яах одоо юу гэнэ хориулах тийм юу зүйл байхгүй. Тэгээд ирэхээр шоу цэнгэний амьдрал тусдаа байр хөлслөөд амьдрах тэр бүх зүйлийг өөртөө яг 19 нас солонгосоор 20 нас хүрээд бүгдийг ингээд юу яадаг байгаа, эхэлдэг байгаа. Амар бүгдчсэн орон байлээ. Тэгээ нөгөө нэг өөр зүйл нь болохоор их сургуульд дугуулангууд байдیں۔ Чөлөөт сайн дурын тэгээ тэнд нөгөө хөгжим сайн дурын дууных тэгэл янз янзын байгаа. Би тэр хөгжмийн юунд дугууланд явдаг байсан байхгүй юу. Тэгээ солонгос ер нь бүх оюутнууд нэгдүгээр курст орлоо л ер нь баг бүгдээр өөрийнхөө сонирхлын дагуу тийм дугууланд ордог. Тэрнийхээ дагуу бүгдээрээ найзалж нөхөрлөж хичээлээс гадуурх бүх юм айгуу тийм гоё зохицуулдаг байгаа юм. Яг нэг сонирхол нэгтэй хүүхдүүд нь нэгнээ олж нэгдээд тэгээд нөгөө нэгдүгээр курс байна уу дөрөвдүгээр курс байна уу тэр нөгөө нэг курсын ерөөсөө ялгаа байхгүй бүгдээр айгуу гоё нийлдэг тийм юу байгаа. Тийм тэрүүгээрээ илүү сонирхолтой гэх юм уу? Грам олон анги киноноос харж байгаа байхгүй юу? Оюутнууд нь ингээд нэгдүгээр курстэй орохлоор жил болгоо ингээд бүр ингээд дээд ангийнхаа хүүхдүүдтэй бас ингэж хамт тэрийг юу гэдэг лээ солонгосоор тийм нэг юм пари юм шиг нэг үдс танилцуулах үдсдэг юм шиг нэг юм хийгээд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө монголоор бол танилцах үдшилгэл юм да. Гэхдээ энд бол хөдөө тийм хотоос гадуур тийм заслан тийм кемпинг хийж өнгөрүүлдэг. Ерөнхийдөө 2 шөнө 3 өдөр ч юм уу тэр бол хүслээрээ тэг бүх зардлын сургуулиас нь дааж өгнө. Вау тийм үү. Тий, ерөнхийдөө нэгдүгээр курсын оюутнууд бол баг дээд курсын оюутнуудад өөрсдийнхөө танилцуулганд бол баг бүгд явдаг. 2-оос 4-р курсынх нь бол сайн дураараа өөрсдөө явахыг хүссэн хүмүүс нь явж болдог. Тэгээд тэнд багш нартайгаа танилцсан ерөөсөө тийм юу байхгүй. Яг нөгөө нэг насанд хүрээд бүх юм хоригддгүү гэсэн шиг тэр багшаас санаа зовох багшийн хажууд инээтерээ гэхдээ ямар ч тийм санаа зовох юм байхгүй. Тоглоно, эдэн уун юу ч байхгүй. Тийм хорой бол юу ч байхгүй гоё явдаг. Тэгээд тэрнээс хойш бүгдээрээ яг тийм хичээл дээрээ хамт нийлдэг хүнээ олоод найзныгаа олоод 4 жил ингээ хамт сураа явчих. Тэгээд бас нэг их сургуулийн юунд гоё жил болгоно хавар фестивал гэж болдсон шүү дээ. Энд ер нь Солонгос даяараа их сургууль. Тийм тэр бас ерөнхийдөө жилд нэг удаа болдог юм болохоор айгүй хөвгчлээ. Оюутнуудын бас нэг хичээлээс бус тийм цагийг зөв зарцуулах. Эдний одууд бүгд ирдэг тоглолт 4 өдрийн турш тоглолт болдог сургууль дотроо. Тэгээд сургуулийнх нь тэнхмээрээ асар засаад хоол унд хийн. Тэрийг нь бид нар очиж худалдаж авч идэнэ. Оюун дарын хувьд чиний хувьд одоо нөгөө нэг төлбөр гэдэг асуудлыг яг яаж шийддэг вэ? Төлбөр болон одоо байр тий Солонгост одоо амьдрах одоо санхүүгийн асуудлаа яаж шийддэг вэ? Тэр талаараа хуваалцвал бас одоо наашаа ирж байгаа хүүхдүүдэд өвлгөө өгөх үүднээс анх ирэхэд бол маш их зардал гарна. Төлбөрөөс гадна онгоцны зардал, визэнд орох зардал тэгэл даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт маш олон зардал гарна. Би болохоор анх ирэхдээ эхний 2 жил би дотор байранд амьдарч байсан. Дотор байрны яг гадуур байр
хөлсөлж амьдарснаас арай жоохон хямдхан семестрийн төлчдөг болохоор тэгж амьдарч агаад 2 дугаар курсээсээ тусдаа байр хөлсөлж амьдарч байсан. Тэр бүх зүйлийг яаж гэвэл эхний ерөнхийдөө баг нэг 6 сар 1 жил орчим бол гэрээсээ бүх юм ингээд зардлаа төлөвлөжсэн ч гэсэн тий 1-р курсээсээ болохоор цагийн ажил хэд 7 хоногийн нэг 2 өдөр хагас сайн бүтэнсэн хичээлгүй өдрөө хийгээд тэрүүгээрээ л ер нь бүх одоо юугаа зохицуулдаг байсан. Төлбөрийн хувьд гэвэл нөгөө дүнгээсээ хамаараад тэтгэлэг авах гэдэг дараагийнхаа семестр тэр их тэтгэлэг авах гэдэг. Тий. Одоо голч нь сургууль алганы заасан төвшин байгаа голчийнх нь тэр төвшнөөс дээш гарах юм бол төлбөрөө 50%, 70%, зарим бүр лаг оюутнууд нь 100% ч юм уу тийм тэтгэлгийн боломжууд айгүйх байдаг. Манай сургууль болохоор яг намайг сурч авах үе 50% л тэтгэлэг өгдөг байсан. Тэгээд манай Монгол оюутнууд бүгдээрээ яг тэр юугаа хамгаалаад яхаар харьцангуй бага тусчж байгаа юм л та 50% гэхээрээ. Тэгээд наач яста гоё боломж байна. Тий. Ерөнхийдөө бүх сургуульд ийм юу байгаа гадаад оюутнуудад боломж байгаа. Өөрөө л хичээж чадах юм бол авч чадна. Гэхдээ ер нь бол наашаа ирж сурыг гэсэн одоо хүмүүстэй хүүхдүүд хичээлдээ бас айгүй сайн хийх юм бол ядаж те бага зардал гарах боломж байгаа л юм байна. Тий. Хүн мэдээж энэ амьдрал байж байгаа юм чинь зардал бол зөндөл гарна ш тий. Байр, хоол, унд, өмсөж зүүхээс ахуулаад хамгийн бидний хувьд аав ээжтэй арай жоохон нэмэр болж чадъя гэсэн юм хичээлээ сайн хийж төлбөрөөсөө хөнгөлүүлэх явдал байхгүй юу. Тэгээд тийм тэрнээс гадна мэдээж бас зүгээр байхгүй англи хэлний оноо моно бас тэр чинь зарим сургуулиуд нөлөөлдөг. Тэр болгоныгоо үнэхээр яг нөгөө сурыг гэсэн хүсэл эрмэлзэлтэй тийм оюутнууд бол хангалттай энд бага зардлаар бусад орнуудыг одоо арай бага зардлаар сурах боломж илүү их нээлттэй. Солонгос усад тий. За хамгийн эхлээд бол энд хэлний бэлтгэлээр ерөнхийдөө ирж байгаа оюутнууд байх юм бол Солонгос сургуулиуд ерөнхийдөө хуваараа хөөцөлдөж байгаа хүүхдүүдийг авах нь ховор гэдэг. Магистр, докторант шууд орё гэвэл арай жоохон өөр ч гэсэн яг хэлний бэлтгэл анханаас нь 10 жилийн төсөө шууд ирэх гэж байгаа бол Монголд айгүй олон зуучлалын компаниуд байдаг байхгүй юу? Байдаг. Тий. Тэр компаниуд руу одоо жишээ нь World Korea гэж байгаа тий High Korea гэж зөндөө компаниуд байгаа шүү дээ. Тэднэрээр дамжуулбал илүү виз гарах магадлал өндөр болно. Бүх нөгөө шаардлагатай бичиг баримтын тэр хүмүүс хэлээд өгнө, өөртөө бэлтгэх юм бэлтгэлцээд өгнө. Тийм байгаа. Тэгээд визэнд ороход хамгийн чухал юм оюутнууд голч дүнгээ сайн харах хэрэгтэй. Визэнд ороход тэрийг амар хардаг болчихсон. Тий 10 жилийн одоо магистрт явах гэж байвал их сургуулийн голч дүн 75%-аас дээш байвал визэнд орох хэрэгтэй болдог. Тийм тэгэхээр одоо жоохон үнэлгээтэй гэвэл визэнд ороод угаасаа виз гарахгүй л гэсэн үг багхгүй юу. Яг гэвэл суралцах чадваргүй гэж үзэж байгаа болохоор тэгээд өөр юмуд нь болохоор хэлний бэлтгэлж байна уу? Хэлний бэлтгэлд бол анх төлбөрөө жилийн хугацаатай төлж байж бас визэнд орох хэрэгтэй болно. Тэгэхээр хэлний бэлтгэлийн төлбөр ерөнхийдөө нэг жил 4 семестр гэж бодоход нэг семестрийн сая 100,000 воноос сая 500,000 воны хооронд ингээд сургууль янз янз үнэтэйдэг. Тэгэхээр энийг дөрвөлжүүлнэ гэсэн үг байхгүй жилийн төлбөр гэхээр. Тийм. Тэгээд энийгээ төлнө. Дээрээс нөгөө даатгал, дотор байр ч юм уу, байрны асуудлаас зохицуулах хэрэгтэй визэнд орохын тулд яаж амьдрах уу гэдгээ. Тэгээд тэр байр байх болгоныг гаргаж байх уу, байр түрээсэх үү. Тийм. Тэгээд тэр болгоны нөгөө нэг зурчлалын компаниудын дотор байранд орно гэх юм бол сургуулиас нь дотор байрных нь төлбөр төлсөн баримт ч юм уу тийм юм хумыг аваад өгдөг учраас зурчлалын байгууллагаар мэдээ зөв зурчлалын байгууллага олоод сонгоод наашаа зуршлуулбал илүү ирж чадах юутай баталгаатай тийм байгаа. Өөр яг зүйл нь сургууль энд нөгөө нэг визэнд орохын тулд банкны баталгаа гэж чухал байдаг байхгүй юу? Наашаа визэнд орохын тулд бид нар ч гэсэн энд визээ сонгуулахын тулд банкны баталгаа хөрөнгөний хэр чадвартайгаа харуулна гэсэн үг. Тийм яг үнэ. Тэрийг л харуулдаг. Тэгээ ийшээ сургууль сонгохын тулд жил болгон магдлан итгэмжлэгдсэн сургууль гэдэг шалгаруултыг ерөнхийдөө нэг 79-80 хэдэн сургууль. Тэр сургуулиудад элсэж чадах юм бол банкны баталгаа шаардлагагүй. Дээрээс нь аав ээж нөгөө ажлын тийм эдний аав ээж нь одоо тэжээгч нь гэсэн үг шүү дээ. Ямар ажил хийж хүүхдээ яаж ямар зардлаар сургалтын мөнгөний даах чадвартай гэдэг тийм бичиг баримт юу ах шаардлагагүй. Бүрдүүлэх шаардлагагүй. Тэрнээс бусад сургуульд ингээд элсэж орохоор болвол
Хэлний бэлтгэлээр гэхэд л $9,000 байршуулах хэрэгтэй. Хэрвээ шууд бакалаврт орох юм бол $20,000 байршуулах хэрэгтэй. Сүүлийн визэнд орохоос сүүлийн сарын хугацаанд. Тэгээд айгүй ихэндээ айгүй мөнгө орд юм шүү дээ. Ер нь яг анхнаас эргэж байгаа бол мөнгө жоохон орно. Тэгээд $20,000 байршуулахад тэрнээс гадна нөгөө тэжээгч байгаа шүү дээ. Аав ээж юм уу нагц авах гэсэн энэ хүмүүс юу яа одоо батлан дагч болох хэрэгтэй. Өөр нөө хамаатны холын хамаатан тэрмэр бол ямарч батлан дах хэрэггүй. Тэд нар зөв нөгөө нийгмийн татвар төлдөг ч юм уу, хуваарь бизнес эрхэлдэг ч юм уу тэрийг нотолж чадах тийм бичиг баримттай байх хэрэгтэй. Тийм шаардлагуудыг ерөнхийдөө хангах юм бол нашаа виз бол зөв зүгээр гарна. Ер нь бол нөгөө нэг хөрөнгөний баталгаатай би ингээд ийм төлбөрөө төлөх чадвартай, сурах чадвартай, амьдрах чадвартай энийгээ ингээд визэнд бол асуудал байхгүй юм байна шүү дээ. Тэгээд тэр батлаад байгаа тэр хөрөнгийг төр зур дансантай байршуулах мөнгө гэсэн үг үстэй. Эсвэл бол одоо би 5 сарын 1-нд визэнд орох ёстой гэж бодож ивэл 4 сарын 1-ээс өмнө байршуулсан байх ёстой л гэсэн үг байхгүй юу? Тэгээ миний нөгөө нэг хэлэх байгаа юм болохоор одоо жоохон ингээм мөнгөний яг үнэндээ нэг $20,000 $10,000 боломжгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгт нөгөө Солонгост очиж сурмаар байдаг тийм хүүхдүүд, тийм хүмүүс маань одоо хүнээс одоо төр зээлээ дансандаа ингээд нөгөө нэг төр байлгадаг ч юм уу те. Завцаага явуулчих тийм бас арга байгаа юу? Байгаа. Мэдээж нөгөө төсвийн ажилтай хүмүүс байгаа шүү дээ аав чинь тий улсын компани одоо юу гэх сар болгон нийгмийн татвар төлөлн сарын 500,000 ч юм уу 600,000 гардаг. Тэр хүмүүс бол яаж бас хөрөнгөө батлах вэ гэхээр нөгөө цалингийн дансаар ингээд сар болгон тогтмол мөнгө орж ирж байгаа шүү дээ. Тэр дансны хуулгыг бас шаарддаг байхгүй юу? Тэгэхээр тиймэрхүү одоо дансны хуулган сар болгон тогтмол цалин орж ирж байгаа гэдгийг баталж чадах юм бол хүнээс зээлээд зээлдэг хувь хүмүүс бол албан байгууллага зөндөө байдаг наашаа визэнд орохын тулд бас нөө бизнес болсон шүү дээ. Тэгэж яад энэ тодорхой хэмжээний хувийг өгөөд тийм хүмүүстэндээ болохоор айлтгүй мөнгөгүй байлаа гэдэг мэдээж бас тодорхой хувийг өгөх учраас тэрийг мэдээж бас жоохон мэдэх хэрэгтэй. Юу бол хуваарь бизнес эрхэлдэг хүмүүс бол анхнаасаа нөгөө өөр аав ээжийнхэн дансан ингээ сайн гүйлгээтэй байх хэрэгтэй. Тэрний дараа огцом $20,000 хийгээд ч юм уу тэгж явал арай гайгүй хэс. Оортаас нөгөө дансаа ашигладаг хүмүүс байдаг шүү дээ. Хувийн бизнес эрхэлдэг байлаа гэж. Тэгж байгаа шууд $20,000 ч $9,000 аваачаад хийх юм бол бас жоохон асуудал үүснэ. Визийн харагдах. Визийн зориулжлын юм хийж гин гэдэг юу нөгөө мэддэг учраас татгалзах юу бас гарна шаардлага. Тийм болохоор яг үнэхээр наашаа ирээ гэж зорж байгаа тийм хүмүүс нь оюутнууд зөв газраа гол нь олж сонгох хэрэгтэй. Нөгөө хуурамч одоо юу гэмдэ хууль бус жоохон зайлан үнэхээр нөгөө жоохон виз гарах боломжгүй оюутнуудыг зүгээр гарна гэж зурчлын мөнгө авчингуудаа виз чинь дараа нь гараагүйхийнхэн дараа энэ материалаас чинь болоод гарсангүй өдөр их асуудал зөндөө байдаг байхгүй юу. Тэгэхээр өөрөө одоо энэ бичлэгийг үзээд манайх би одоо визэнд ороход ямар хөө боломжтой вэ тэр юугаа хараад дээрээс нь тэр сургуулиудаа болж өгвөл нөгөө магадлан итгэмжлэгдсэн сургууль руу орчвол мэдээж элдэн визийн юугүй бүрдүүлэх бичиг баримтгүй нааш амархан гарнаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөөсөө бас сургуулаа сайн судлаарай гэж хэлмээр. Одоо манай одоо монголчуудын одоо бас нэг аягүй сонирхоод байгаа юм. Сургуулийн визтэй болчих юм бол гэр бүлтэйгээ хамт байж болдог гинэ болдсон байна. Энэ талаар ингээд надаас асуух байхгүй. Тэгээ би бас энэ талаар чамаас асууя гэж бодож байсан. Тэр хүмүүсийн төсөөлөд сургуулийн визтэй бол одоо эхнэрээ ч юм уу нөхрөө ч юм уу тий хүүхдээ ингээд аваад ирэх боломж дагалдан виз гэж ярьдаг тий энэ талаар асуулгоо. За хамгийн түрүүнд хэлний бэлтгэлд бол одоо дагалдан виз өгөх болсон. Хуучин 2016 оны 3 сарын 1 хүртэл бол хэлний бэлтгэл юу вэ хамаа авахгүй шууд дагалдан өгдөг байсан. Одоо бакалавраас дэш зэргийн хүмүүс дагалдангаа авахтаа хуучин эндээс хөцөлдөж авдаг байсан байхгүй. Ирээд 3 сар болов уу? Ирснийхаа дараа Солонгосоос тэр хүний аяллаар авчрангуудаа авчирсныхаа дараа энд хамтдаа визэнд ороод дагалдан виз авчдаг гэсэн. Одоо 2016 оны 3 сарын 1-ээс хойш энд ирээд одоо бакалаврт ороод 6 сар болсны дараа Монгол руу урилга явуулаад дагалдан виз хүсээд тэр одоо нөхөр өнөө тий хүүхэд эхнэр тэр хүмүүс нь Монголд визэнд ордог болсон байгаа. Монголд хөдөлгдөг болсон юм тий одоо. Одоо бол Монголд хөдөлгдөг. Гэхдээ ирээд 6 сар одоо мэрэгчлэрээ сураад 6 сар болж дараа
ерөнхийдөө нөгөө юу 6 сар гэдэг маань юу гэхгүй. Эдний нөгөө нэг семестр чинь 3-аас 6 сарын сүүл хүртэл 3 сарын 1-ээс эхлээд 6 сарын сүүл хүртэл байгаа. Энэ хугацаанд хичээлээ сонсоод дүнгээ гарсныхаа дараа ерөнхийдөө өрөх боломжтой л гэж үзэх хэрэгтэй. Нэг семестрийн дараа. Тийм. Тэгвэл ерөнхийдөө бол яг хөө сургуулийн визээр байж байгаа хүмүүс дагалдан визээр тэгээд гэр бүлийнхнийгаа авчираад яг адилхан дагалдан виз урт хугацаагаар бас яг адилхан тийм 4 жил визээр хийж байгаа. Миний виз яаж сунгагдсан дагалдангийн виз яг тэрийг миний виз одоо өнөөдөр сунгуулаа гэхэд дараа жилийн 5 сарын 1 хүртэл сунгаглаа гэж бодоход манай дагалдангийн визаас яг адилхан тэгж сунгагдана. Гэхдээ мэдээж тэхийн тул одоо нөгөө бид нарт зэнд виз сунгуулахад банкны баталгаа хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Хүний тоогоор нөгөө банкны баталгааны өсөд явдаг байхгүй юу? Нэг хүний 6 сарын хэрэглээ, жилийн хэрэглээ юм байвал 4 хүнийх тэгэл 4 үржигдэл явдаг. Бас тэр болгоны нөгөө визэнд ороход гэсэн тийм юу хэрэгтэй байхгүй хэрэг бас нөгөө нэг амьдралын чадамжтайгаар харуулахын тулд тэр болгоныг бас бодолцож үзээд визээ хөтөлсөн дээр. Уг нь бол гэр бүлээрээ байх нь гоё газтай. Тийм уулна. Ааха би гэр бүлээрээ. Бүрхттэйгээ тий. Гэр бүлээрээ байх нь бол хүний нутагт хамгийн гоё ах. Шалтгаан бас айгүй харж үздэг. Заавал гэр бүлээ авчрах хэрэгтэй шалтгаан юу байна гэдэг. Нөгөө урилга бичгтээ визэнд өргөдлөх хөтөө тэр шалтгаанаа биш. Одоо жишээлбэл би энд ганцаар ярьсан байл гэхэд би хүүхдээ нялх учраас ингээд санаад байна. Мэдээж миний хүүхдээс ганцаар ирэх боломжгүй учраас би аавтай нурмаар байна гэдэг ч юм уу тий. Түүнээс нөгөө айгүй том болсон хүүхэд 18 хүрээгүй айгүй том болсон хүүхэд тэгээд нэг тийм энд нөгөө өөрөө гайгүй ганцаараа байж болох боломжтой байхад заавал ягаад дагалдан авчрах гэдэг байгаа гэсэн тийм юу хардаг. Том хүүхдүүдийг бодож бас амар юм байна тий. Нялхнаад тийм нөгөө эхнэр нөхөр нийлээд ажил хийх гэж байна гэсэн тийм хартай байдаг гэх юм уу? Тийм мэдээж сайн тийм судалж үздэг. Тийм ажил хийдэг гэснээс нэрээ одоо монголчууд манай монгол оюутнууд тий энд амьдарч байгаа монгол оюутнууд ажил хориотой гадаад оюутнууд юу лээ ажил хийх хориотой. Виз нь бол хориотой тий. Гэхдээ бол ажил хийхгүй байх гэж байхгүй шүү дээ. Нууцаар тэр чинь тэгээл 10 цагийн ажил ингээл хийхээс өөр аргагүй тэгжээж л угаасаа хоолтойгоо залгуулж тэ төлбөр мөлбөрөөсөө хагасж хугасаж тэгэж яаж байгаа юм чинь тэр талаар бас одоо яаж тогтдог вэ? 7 хоног ерөнхийдөө хичээл нь хэр ороод ажиллаа хэр хугацаанд хийгээд хэдэн өдөр нь хийгээд тэгээд ерөнхийдөө өдрийн одоо нэг тийм цагийн ажилны нөгөө юу төлбөр цалбар хэдэн вон байдаг вэ? Ааха. Ирээд энд одоо ирснээс 6 сарын дараа ажиллах эрхийг юу авч болдог, эрх авч болдог. Тэр нь гэхдээ нэг одоо жижигэн цайны газарт нэг кафе ч юм уу, нэг дэлгүүрт ч юм уу цагийн ажиллаар орсны дараа, ороод сар ажилласныхаа дараа 96 сар осныхаа дараа тийм эрх авч болдог цагаачлалын албанаас. Тэгвэл тэнд нэг одоо тий одоо эсвэл нөгөө нэг зарим офисын ажил байж болно шүү дээ. Хүний бичгээр автан тусалдаг ч юм уу. Тийм юу. Түүнээс нөгөө нэг одоо нөгөө айл нүлгэлтийн ажил, барилгын ажил, тийм юмнууд бол ямар ч боломжгүй. Тий биеийн хүчний ажил бол ямар ч боломжгүй. Гэхдээ энэ нөгөө ажиллах эрхийг авдаг юм 7 хоногийн 20 цаг л өгдөө. Одоо гэхдээ буцаад нөгөө цаг нь нэмэгдсэнгүйг нь сайн мэдэхгүй байна. Нэг 2-3 жилийн өмнө бол 7 хоногийн 20 цаг л ажиллах хэрэгтэй. Тэрнээс илүү ажиллах хэрэггүй. Аюу цөөх тийм 7 хоног 20 цаг ажиллаж 2 өдөр бүтэн ажиллаж чадахгүй юу гэсэн үг байна. Тийм. Тэгэхээр оройн одоо өдөрт нэг 4 цаг маг ажилладаг ч юм уу 5 өдөр тий. Нэг тиймэрхүү. Тэгэх юм бол тэгээд эрхээ авчих юм бол айжчих юугүй ажиллаа хийж болно л гэсэн л өгөлтэй. Тэгээд тийм юугүй хүмүүс ал тэгээд ерөнхийдөө биеийн хүчний ажил тэгээд нууцаар баригдахгүй хүн шиг хэрвээ баригдах юм бол өндөр хэмжээний торгуул төлнө. Хоёр дахь баригдах юм бол шууд албан нутаг буцаах юутай. Эхний юунд бол торгуул төлөөд өнгөрнө. Тэгээд тэрийг одоо ингээд нөө сайн ихтлэхийн тулд бидний энд хэрэгэлдэг солонгос зансны гүйлгээ гэсэн анзаардаг солонгос хүнээс орж ирж үү, компаниас цалин орж ирж үү те тэр болгоныг бас айгүй шалгуулдаг. Тийм болохоор бид нар нөгөө нэг ажил хийгээл явахаараа цалингаа бэлнээр заавал авна гэдэг ч юм уу. Тийм юутай. Маш асуудал аюултай. Аюултай тийм. Хамаагүй бас байж. Та нар ч айгүй ихтэй амьдардаг хүмүүс байна. Яг тэгээс хайцсаар нэг дандаа солонгос хүмүүний нэрнээс ингээд мөнгө ороод ирсэн байж мэх юм бол тэр чинь бас болдгүй юм байна шүү дээ. Тэгээд нөгөө нэг
дандаа бэлэн мөнгөөр цалингаа авдаг. Тэгээд нөгөө манай Монгол оюутнууд одоо манай монголчууд ч нь бол тийм нэг зөөгч мөгч ч юм уу те нэг тийм ажил баг хийдгүү юм шиг байна лээ. Айгүй нөгөө нэг мөнгө хураах гад бас нэг жоохон хідэн төгрөг хоош нь хийчих юмсан те нэмсэн ард ирлүүгээ бас Монголд байгаа хэдрүүгээ явуулчих юмсан гэдэг өөрөө оюутан байж ш айгүй их тэгж нөгөө нэг боддог. Тийм болохоор айл болох нөгөө биеийн хүчний хүн тийм ажлуудыг тэгээд тэд нар ч нөгөө нэг арай цалин өндөрч байдсан байлээ. Тэдний цалин. Тийм ерөнхийдөө нөгөө дэлгүүрт ажилдаг ч юм уу тийм арай жоохон юу хөнгөн ажлууд нь болохоор яг нөгөө цалингийнхаа доод хэмжээгээр бодогдох байхгүй. Цагийн нэг 8500 вон орчим. Тэгэхээр тэрний хажууд нөгөө тэр хүнд биеийн хүчний айл нүүлгэлт ч юм уу тэд нар нь болохоор өдрийн одоо тэдэн мянган вон нэг 100,000 вон орчим ч юм уу 150,000 ч юм уу ажлынхаа их багаас хамаарат одоо хэдэн цагт тарж ийн цагаас илүү ажлын хэмжээгээрээ цалин бодогдоод явцдаг. Их ажиллах юм бол арай жоохон үнэ нэмэгдэнэ. Тэрийг хэдэн цагт туссан одоо бид нэр өөрсдийн л асуудал болчихж байгаа юм л та. Тэгтээ тэглээгээд маш болгоомжтой гадуур явахтаа би Монгол хүн ингээд ажил хийх гэж байна. Ажил хийж ийн гэж яахгүйгээр зүгээр л дуугуухан ажиллаа хийгээл яах тий. Дээрээс нь нөгөө цаг нь бас таарахгүй байхгүй юу? Оюутнууд чинь. Одоо хэлний бэлтгэхэд өглөө 9:30-аас өдөр 1:30 хүртэл миний хүртэл хичээл хийж байгаа. Үдээс хойш ажиллах хэрэгтэй болсонгууд үдээс хойш яг тэр олгоолцдог ажил бас байгаа ч үгүй ч үү тий. Хэцүү. Дээрээс нь бакалаврт дээрсэн оюутнууд чинь нэгтээс 5 дахь өдөр өглөөнөөс орой янз янз хичээл хуваарийн унаас шалтгаалan янз янз ганцхан хагас бүтэн санд нь хийн. Тэгэхээр тэрүүгээрээ хангалттай бас хэр амьдрах нүг үү гэдэг чинь юм шиг өдөр болгон тэгээд их ажил хийгээд байдаг бол хэцүү л асуудал та. Би бас буруугаар ойлгочихсон юм. Би бас оюутнуудыг амар хичээл багтаа гэдэг юм байна да. Тэгээд өдөр болгон ажил хийгээд байдаг юм байна да. Тэгвэл баг төлбөрөө төлөхөд нэг асуудал байхгүй юм байна гэж би бас тэгж бодчихсон байхгүй юу? Тий. Тэр нь яг нөгөө амралтын хугацаанд одоо зуны амралт өвлийн амралтын хугацаанд яг уу гайгүй одоо ядаж хичээлгүй юм чинь өглөө одоо 8-аас орой 8 хүртэл юм ажиллах боломжтой юм чинь төлбөрөөр арай гайгүй юу яах хураад чадна гэсэн. Түүнээс яг нэг хичээлтэй үед бол хичээлдээ явахгүй болохгүй тэгэхгүй бол хичээлдээ явахгүй юм бол виз сонгогдохгүй. Тийм болохоор хичээлдээ явах хэрэгтэй. Тэгэхээр хичээлийнхэн бос цагаар ажил хийнэ гэхээр яг надад таарсан ажил яг миний ингээд эргэн тойрноор байна уугүй юу шууд бэлэн уугүй юу гэдэг чинь айгуу чухал болоод байгаа байхгүй юу. Тийм. Тэ найзуудтай их болох чинь тэд нартай байн хамт явуултыг чөлөө цаг яаж өнгөрүүлнэ тэр болгоноос хилнээс гадна соёлыг айгуух судалчихж байгаа байхгүй юу. Тэгээд солонгос оюутнууд тэгжээж би тэр хүмүүстэй нөгөө хөл зэрэгцээж нийлж ингэж явбал илүү их юм сурнаа гэдэг юу бас. Тэгээс нөгөө бүрэг хүмүүсэд ч хүнтэй нийлдэггүй ингээл ганцаараа тэр хүмүүс ч бас бүх талаараа хоцрогдноо л гэсэн үг байхгүй юу. Ер нь бол хүн ингээ хүний нутагт хэзээ ингээ гадаад оронд ирсэн байсан ч гэсэндээ аль болох дуушуутай аль болох тэр орны хүүхдүүдтэй ингээд найзалдаг, соёлоос нь суралцдаг хамт ингэж тийм байвал арай ер нь найзууд ч олонтой өөрөө ч гэсэндээ бас хоцрогдохгүй хөл нийлүүлээд болох юм шиг байна. Тий. Одоо нөгөө чиний юу чамайг дагдаг хүмүүс чи хөвчлээ 10 жилийн өгтөө те оюутан хүмүүстэй аяг байд юм байлээ шүү дээ. Тэгээд нөгөө би бас ингээд угаасаа нөгөө влог үзэх дуртай болохоор тэгэл комментментийг уншина шүү дээ. Тэгээд яхаараа одоо нөгөө нэг юу гэх юм солонгос одоо нөгөө нэг тим хүмүүс ч бас K-pop тим юм дуртай хоёул өмнө ярилцчихсэн шүү дээ. K-pop бодууд дуртай. Ерөнхийдөө баг тэд нарыг харахын тулд наашаа ирэх гэж байгаа юм шиг тийм хандлагатай хүүхдүүд айгүйх байгаа ганцаарсан байхгүй юу. Тэгээд тэрийг харахын тулд наашаа өчнөө олон зардал өчнөө олон цаг хугацаа зарцуулж ирээд тэгээд сурсан чинь байхгүй буцдаг хүмүүс айгүйх байдаг байхгүй юу. Хүүхдүүд шантраад мэдээж ээж аваасаа хол мөнгө төгрөг олох хэрэгтэй. Тэгээд хажуугаар нь хичээл зохицуулах хэрэгтэй гэдэг. Тэгээд шантраад яадаг явахад амар хайрын цаг хугацаагаас бүтэн 6 сар ч юм уу нэг жил ингээл Европсээ хийцгүй ингээл буцаад явдаг. Тэрний орн Монголдо нэг жил сурж исэн бол арай дээр байх байсан. Тийм болохоор яг өөрөө сурыг гэсэн бодолтой үнэхээр эдний одоо гоё мэрэгчлэг те гоё багш нар профессорноос эрдэмтдүүдээс ингээд мэдлэгийг ингээд сураад тэгээд тэрийгээ эргээд одоо эндээч вэ нүү Монголдо ч вэ нүү ашиглая гэсэн тийм бодолтой л хүмүүс наашаа суралцах гэж ирээсээ тэгээд их хийлэл амарч байна. За тэгээд ерөнхийдөө асуух асуултуудаа бүгдийг нь асуусан. Тэгээд айгуу гоё дэлгэрэнгүй ярьж өглөөш тарай. Би ч нөгөө Монголд визний газар ажилладаг байсан байхгүй юу? Тийм үү? Сая нөгөө чөлөө авчаа Монголд би чамтай уулзчихсан шүү дээ.
Тэд чинь би визний газар ажилладаг гэсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө бас жоохон мэдлэг. Гэхдээ одоо 2 баг 3 дахь жилд орж байгаа болохоор хэр бас өөрчлөгдөх сайн мэдэхгүй л юм л та. Тэгвэл угаасаа одоо амар олж өрөөгүй байгаа. Бичлэгэн дээр нөгөө нэг чиний Facebook хаяг, тэгээд Instagram хаяг гэдэр ингээд гарч байгаа болохоор одоо яг шууд гарч байгаа болохоор хүмүүс манайхаа ингээд асуух юм байвал угаасаа тэгээ оюун дайртай өөрлөө гоё холбогдоод визний талаар асууж зөвлөгөө авч болох нэ гэх юм уу. Тэр бас давуу тал ах нэ. Чи өөрөө яг визний талаар мэдээлэл мэддэг байдаггүй болохоор угаасаа ганц л визтэй. Тийм яг уу би ч тэгээд нөгөө тиймэрхүү юмдаа л юу штэ өөрийнхөө мэддэг юмыг л алах хэлчихсэн л гэсэн юутай болохоор чөлөөтэй холбогдож болно. Тэгээд ажлынхаа хажуугаар хүүхдийнхээ хажуугаар давчул өөр ойлгох хариулна. Тэгээ сургуулийн талаар тэгээ сургуулийн талаар бас асуух юм байна. Одоо жишээ тий ийм сургууль нь ямар хөө сургууль вэ гэх юм бол би бас тодорхой хэмжээний мэддгээрээ хэлээд болдог сургууль, гайгүй сургууль, гайтай сургууль ч юм уу тий. Тийм талаар хэлж байгаа. Хэл ухтай юм чинь хайж байж өгдөг ч бодож өгдөг. Тийм байшил нь хаана идэх ч гэдэг тэр болгоныг ячиж. Болно. Тэгэж нэрээ манай үзэгчдэд бас тэгэж гоё тус хүргүүл баярлмаа. Өмнөөс нь баярлмаа үзэгчдийнхээ өмнөөс. За тэгээд өнөөдөр настай гоё чөлөөтэй ярилцаад гоё амьдралынхаа хэсгийг суулцсан баярлалаа. Цагаа гоё алтан цагаасаа зарцуулсан баярлалаа. За баярлалаа. За баяртай. Дараа дахиад. Бата. За